2 дахин илүү ургац авна гэж бодно шүү. Гол нь тийм ээ. Тэр одоо бордог бол 4-5 мянган төгрөгийн бордоо ашиглаж үрээс эргээгээд ингээд бол илүү ургац авах. Шинжлэх ухаанд одоо суурилсан юм инновацийн бүтээгдэхүүн, ашиг бактериудын одоо оролцсон юм бордоо, тийм ээ, ашиг бактерийн бэлтгэл эдгээрийг ингээд хэрэгэлд доройтсон хадсан бичээрийг сайжруулах. Ашиг бактерийн бэлтгэлийг тийм ээ худалдаж авч ийн, бордог худалдаж авч ийн гэдэг ингэж байгаа ч гэсэн яг тэр илүү одоо авж байгаа тэр ургацын хувьд тийм ээ тэр шимт чанарын хувьд, найрлагын хувьд за тухайлах юм бол одоо энэ ногоон тижээлийг бид нэр бордоод 2 ургац авсныгаа бордоогүй одоо 1 ургац авсантай ингээд тийм ээ хяналттай өөрөөр хэлбэл харьцуулаад үзэхэд бол уургийн хэмжээ нь 2.3-аас 4.3 хувиар нэмэгдсэн. Шингэцийн хэмжээ бол 6.3-аас 9 хувиар нэмэгдсэн. Ийм одоо сайн үр дүн гарч байгаа. 1 кг хадлангийн өвсийг бэлтгэх, 1 кг ногоон тижээлийг бэлтгэх, 1 кг даршийг бэлтгэх. Тийм ээ. Энийг бол зах зээлээс худалдаж авах. Үн өртөгтэй харьцуулахад бол 3-аас 5 дахин ийм одоо хямд зардалтай. Ийм байгаа. За хуучин бол ингээ баахан луйр шарилж ургадаг байсан бол одоо оронд нь бол ийм сайхан үндсэн бүлгэмдлийн өв сургамлууд нь сэргэн ургасан байгаа. Тэгэхээр хадлангийн газрыг бол ингэж сайжруулахад ургац нь бол ер нь 6-аас 8 дахин нэмэгдэж байгаа. Тий. За тэгээд бол нэг гаагаас бол 70 хүртэл центнер ийм одоо ургац хурааж байгаа.